За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Оюу толгойн гэрээ хэлцээр явж байгаа энэ өдрүүдтэй холбогдуулаад өөрийнхөө байр суурийг маш товчхон илэрхийлье гэж ингэж бодлоо. Үе үеийн засгийн газрууд оюу толгойн энэ том төсөл хөтөлбөртэй холбогдуулж өөрөөс холбогдох шийдвэрүүдийг тухайн үеийн эдийн засаг улс төрийнхөө нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн байдаг. Тухайлбал 2009 онд Баярын засгийн газрын үед оюу толгойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, за мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэлцээрүүдийг батлах, байгуулах, ил урхаан бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэсэн энэ асуудлуудыг бол шийдсэн байдаг. 2011 онд Батболдын засгийн газрын үед бол Монгол улсад ирэх засгийн газрын үр өгөөжийг 1 тэрбум Америк доллараар бол сайжруулах энэ бас нэмэлт өөрчлөлтүүдийг бол хийсэн байдаг. 2015 онд манай засгийн газрын үед та бидний нэрлэж зансан Дубан гэрээ буюу далд урхаан бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг бол баталж чадсан. За хэдийгээр тэр үед бол бас эдийн засгийн хүндрэл бэрхшээл маш ихтэй бас хямрал нүрэлсэн, гадаадын хөрөнгө оруулалт огцом эрс буурсан ийм нөхцөл байдал бид бүхэн хийжсэн. За бус Rio Tinto компани бол 2 жил байтугай хэсэг хугацаанд бид нар бол далд урхаан бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүй, ил урхаагаараа бид нар үргэлжлүүлээд явж байна гэдэг энэ байр суурьтай байсан одоо энэ хүнд хэцүү нөхцөлд. Гэхдээ бид нар бол 2009 оныхоо хөрөнгө оруулалтын гэрээний одоо яг энэ хүрээнд Монгол Улсын засгийн газрын үр өгөөжийг 53% нь бол хүргэж чадах энэ гэрээ хэлцээрүүдийг бол тухайн үед нь бол байгуулж чадчихсан. За далд урхаан бүтээн байгуулалтыг эхлүүлсэний ач холбогдол юу юм бэ гэдгийг бол хоёрхан үйлбэрээр хэлэхэд та бидний сайн мэдих 5 толгой нүүрсний урхаатай бол одоо жишээд ярихад өнөөдөр 5 толгой нүүрсний урхаад автомашинаар өөрийнхөө экспортыг хийж хэрвээ бид нар цаг хугацаанд нь зөв төмөр замыг зөв царгаар нь зөв одоо хугацаанд нь хийж чадсан бол 5 толгойн бүтээн байгуулалт энэ 5 толгойн одоо экспорт хэд дахин нэмэгдэх вэ? Тэрнтэй адилхан далд урхаан бүтээн байгуулалт бол өөрөө энэ ордын нөөцийн 80%-ийг ил гаргаж байгаа учраас одоо хуучин илийг зөвхөн экспортлжсэн үе нь бол 3-4 дахин одоо далд урхаан энэ үйлдвэр хийснээр бол хэрэгжиж явах юм болцоотой. За дээрэс нь бол одоо өнөөдөр 23 он хүртэл ашиглалтанд бол орно гэж 23 он гэхэд нэг үр хэлбэл 8 жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Хэрвээ манай засгийн газар энэ шийдвэрийг гаргаж байгааг бол 2030 он хүртэл өнөөдөр далд урхаан бүтээн байгуулалт явагдаагүй, далд урхаан ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол улс хичнээн хэмжээний ач тус ашигаа бол өөрөө алдах байсан бай гэдэг нь зөвхөн энэ хоёр жишээнээс бол харагдаж байгаа юм аа. Өнөөдөр бол байдал бол нөхцөл бол өөрчлөгдөж байгаа. Ягаад гэвэл зэрэг Rio Tinto бол ганцаараа 2 удаа одоо хэсэг хугацаанд хүлээн гэж хэлсэн энэ асуудал бол байхгүй болсон. Ягаад гэвэл одоо Дубан гэрээний ач тусаар одоо олон улсын банк санхүүгийн 15 байгууллага өнөөдөр бас өөрийнхөө хөрөнгө оруулалтыг зээлийг өгсөн учраас Rio Tinto өнөөдөр бол тийм цаг хугацаад бол хойш тавьж хүлээж суух юм болцоо байхгүй. Тэдний хувьд бол бас цагийн тоолоор бол бас адилхан ажиллаж байгаа учраас энэ бол гэрээ хэлцээний ширээнд бол суухаас өөр аргагүй. Тийм учраас бол энэ нөхцөл байдлуудаа энэ одоо гэрээ хэлцээрийн үед ашиглах энэ хүзрийг бол бас Монгол Улсын засгийн газар ашиглах хэрэгтэй. За магадгүй одоо энэ гэрээ хэлцээрийн үр дүнд өнөөдөр бол энэ асуудыг шийдэх болцоо бол гарч ирэх бах 50-60 70% энэ асуудыг шийдэхэд бол Монгол Улсын засгийн газрын хувьд бол бас том амжилт болно. Гэхдээ ард чинь мэдээж популист улс төрчид бол хүлээж байгаа нэг үр хэлбэл яагаад заавал 50-60 70% шийдэж байгаа, яагаад 80-90-100% шийдэж болоогүй юм бэ гэдэг энэ улс төрчид бол байнга бол явагдана. За би бас нэг зүйлийг хэлэхэд бол том төсөл маань өөрөө цаг хугацааны эрхэнд бол байнга сайжирдаг, шинжлэгдэж ингэж явж байдаг утга учиртай. Би тэгээд бид бүгдийн сайн мэддэг Эрдэнэ төсөлтөө бас харьцуулаад оюу толгой төслийг хэлье. Эрдэнэ үйлдвэрийн төсөл бол анх 1973 онд Монгол улс өөрөө нийгмийн шал өөр байгуулалттай байх үед бол анх гэрээ хэлцээр нь бол байгуулагдчихсэн. Тухайн үед бол зөвлөлт холбоот улс энэ Эрдэнэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг бол 1 тэрбум шилжих рублээр бол үнэлж, за энэний тал хувь буюу 500 мянган шилжих рублийг Монгол улс өөрөө хөрөнгөөрөө гарган, за энэ хөрөнгөө Эрдэнэтийн засгийн хөтөр баяжмлаас өөрсдөө төлнө шүү гэдэг ийм бол гэрээг тухайн үед бол хийжсэн. Гэхдээ зөвлөлт холбоот улс бол дэлхийн зах зээлийн үнээр бол энэ Эрдэнэтийн засгийн баяжмлыг аваагүй маш олон жил дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй доогуур буюу өөрийнхөө одоо хийсвэр тогтоосон ийм хамгийн бага үнээр бол авч ирсэн. 1991 онд Монгол улс бол анх одоо 73 оноос хойш 91 он гэхэд бол анх удаа олон хувь буюу 51%-ийг авах шийдвэрийг бол гаргаж ирсэн байдаг. За мөн 1998-99 оны үед бол дэлхийн зах зээлээр зэсийн үн $1300 доошоо унжих үед бол бас юун одоо татвар ашиг өгөх хэл улсын төсвөөс ямар одоо татаас мөнгө өгөх вэ гэдэг хүртэл асуудал үлдчихсэн ийм үе байдаг. За 73 онд гэхээс энэ үйлдвэр 2000 одоо он гараа 2002 оноос зарим татвараа төлж эхэлж байсан ийм түүхч бол бас байдаг. 2016 онд
манай засгийн газрын үед бол Эрдэнэ төлөвлөрийн хайр улсад байсан 49%-ийг Монгол улсад авчрах, Монгол улсын одоо нийт 100%-ийн өмч олгох энэ бол одоо түүхэн шийдвэрийг бол гаргаж ирсэн. Энэгээрээ би юу хэлэх гээд байгаа юм гэхээр зэрэг том төсөл хөтөлбөрүүд гэдэг бол дандаа энэ цаг хугацааны явцад бол өөрөө сайжирч өөрөө бол Монгол улсад ирэх арга шиг нь бол улам нэмэгдэж ийм учиртай. Тийм учраас бол оюун эрдэнэ засгийн газар ч гэсэн бас энэ шийдвэрийг гаргаж байгаа. Эхний засгийн газарч биш, бас эцсийн засгийн газарч бишээ гэдгийг бол бас өөрөө ойлгох учиртай, ийм утга учиртай болов уу гэж ингэж бодож байгаа. Дараагийн засгийн газрууд бол бас оюун толгойн гэрээ хэлцээг сайжруулахын асуудлыг бол өөрийнхөө цаг хугацаанд, өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд бол хийгээд явах нь амжиггүй. За дээрэс нэг зүйлийг хэлэхэд одоо энэ ажлын хэсгийг ахиж байгаа би Нямбатар сайдыг нэг зүйлийг бол маш сайн одоо үнэхээр ойлгож байгаа болов уу гэж бодож байгаа. Юу гэхээр зэрэг олон улсын том транснационал компанитай хийж явах үед ямар нэг авилга одоо авч өгөх тухай асуудал эсвэл хууль бус ямар нэг асуудал бол байдгүй юм аа. 2009 онд ч юм байсан, 2015 онд ч юм байсан. За өнөөдөр 2021 онд бас юм байгаа болов уу гэж ингэж бодож байна. Тэгээ улсын хурал дээр бол мэдээж асуудлууд бол үүснэ, зөндөө олон попус төрчид та нарыг бол дараа нь шүүмжлэн. Өнөөдөр бол оюун эрдэнэ засгийн газрыг гэрээ хэлцээр дуусаад одоо дараагийн шатанд орлоо гэхэд бол ягаад та нар 100% шийдээгүй, ягаад тэр асуудлаа шийдээгүй, ягаад энийг нь орхисон гэдэг ус төрчил бол байнга явагдана. Тийм учраас засгийн газар гэдэг бол дандаа одоо урагшаагаа харж юмаа шийдэж явдаг. Тэгээд урт уртах засгийн газартаа улс төрийн хэрүүлээгээл улс төрийн хис хэрэг үүсгээд энэ асуудал холбогдож ирсэн засгийн газрын одоо засгийн газрын удирдлага тэр үеийн хүмүүсийг ингэж улс төрийн эрхт холбогдуулж явж байгаа нь өөрөө утгагүй. Би тийм учраас юу хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг улс төрөө баг хий, PR баг хий, урагшаа гарч ажиллаа. Гэхдээ тэргүй та бүхэнд бол дайсан зөндөө олдно. Гэхдээ засгийн газрын нэг одоо хүч засаглалын нэг одоо үндсэн хуулиар олгогдсон энэ одоо том үүрэг ажилчин бол энэ асуудлуудыг цаг хугацаанд нь шийдэж явах ёстой. Энэ шийдлийг бол гаргаж яваа. Улс төрийн их цаг хугацаа хизээд бололтно. Манай засгийн газар ч гэсэн 2015 онд Дубайн гэрээ байгуулсны дараа засгийн газрын итгэл хүлээлэх үгүй юу гэдэг асуудал тухайн үеийн улсын хурал дээр орж ирж байсан. Тухайн үед улсын хурал дээр ачсан нам өөрөө олонхын судал аваагүй байсан ч гэсэн энэ Дубайн гэрээгээс болж эсвэл оюун толгойн энэ том төслөөс бол засгийн газрыг огцруулах асуудал байхгүй гэдэг энэ улс төрийн шийдвэрийг бол гаргаж явж ирсэн ийм одоо өөх түүх байдаг юм аа. Тийм учраас та бүхэн ч бас тех байх цаашдаа ч гэсэн оюун толгойн төсөл хөтөлбөр өөрийнхөө цаг хугацаанд өөрийнхөө одоо нөхцөл байдал Монгол улс төрх үр өгөөч нь цаашаа бол улам сайжирч явна гэдэгт би бол эргэлздэг. Тийм учраас энэ амаргүй хүнд хэцүү одоо гэрээ хэлцээрийн ажилчин та бүхэнд бол амжилт хүсье. Урагшаа харсан энэ шийдвэрийг оюун эрдэнэ засгийн газрын гаргаж яваарай гэж ингэж үнэхээр одоо чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.